Сансрын нисэгч бүгд наримдах Монгол Ард улсын иргэн Майдар живийн ган зэрэг нар Энчрэг космос хамтын ажиллагааны програмын дагуу сансарт нисэхээр бэлэн болж хөлгийнхэн жолоог атгалаа. Монголын сансрын нисэгч Майдар живийн ган зэргийн их орон бүгд наримдах Монгол Ард улсын нийслэл Улаанбаатар хот Сүхбаатарын талбай. Монгол орн феодализмаас капитализмыг алгассан анхны социалист улс билээ. Монголын ард түмэн марксизм-ленинизмыг удирдлага болгосон Монгол ардын хувьсгал намынхан мэрэгэн жолоодлоо. Зөвлөлт холбоот улс болон ах トゥ социалист орнуудын сэтгэл харамгүй тусламж, өр бүтээлт хамтын ажиллагааны ачаар социализмын замаар 60 жил хөгжихдөн гайхамшигтай амжилт олжээ. Монгол орн феодалын нийгмийн гол үйлдвэрлэх хүчин байсан тархай бутархай, хувиан бодож довоон шарлуулсан нүүдлийн байдлыг эгнэгцэлж, аж үйлдвэрлэх дайж жохон орн болон хөгжсөн өнөөдөр нь энэ байна. Сансрын нисэгч ган зэргийн чацуутангууд 20 дугаар зууны шинжлэх ухаан техникийн хөгжил донд сурч, хөдөлмөрлөж, эзэмшиж байна. Хүүгэн морионод сурахт нь нэрхэн боллоо гэж баярладаг байсан малчны хүүхдүүд их орнон даган өсч, зөвхөн машин техник эрч зогсохгүй, үйлдвэр заводуудыг хөдөлгөж, удирдах, шинжлэх ухааны нээлтүүд хийж, хүний зүрх тархинд мэс засал хийж, сансрын хөлгийг жолоодож, зөвхөн их эцгийн биш, их орон ард түмнийг баярлуулж байна. Монгол орны аливаа хөгжил дэвшил зөвлөлтийн хүн, зөвлөлт холбоот улстай салшгүй холбоотой билээ. Монголын ард түмэн аав гайх Ленин, Сүхбаатар нарын үндэслэсэн Монгол зөвлөлтийн ард түмний гамбат наримдлыг эгнэг тэрхэмлэн дээдэж явдаг. Монгол зөвлөлтийн хүмүүс дайны талбарт нэгэн экипажд тулдаж, энгийн хөдөлмөрт нэгэн бригадад ажиллаж ирсэн түүхэн уламжилтай билээ гэж нөхөр Зэтэнбал хэлсэн. Тэгвэл өнөөдөр сансар огторгойд нэгэн бүхээгт аялах гэж байна. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрлэгч чинь. Их орныхон хөгжилтэй нэгэн адил ган зэргийн хүсэл зорилгонч, амьдралын заманч үргэлж өгсөж хөгжиж ирсэн юм.
Сансрын нисэгч маань Монгол үндэсний 93 наадмыг үндэсний бүхэн барилдааныг ихэд сонирхдог. Хурдан морины уралдаан Сансрын нисэгчийн хамгийн дуртай спортын нэг юм. Сансрын нисэгч Ган Зориг манай улсын анхны галгууламжийн нэгдүгээр цахилгаан станцад инженер хийдэг байлаа. Тэр үе тэнгийн 32 насныхаа нэгэн адил товч тодорхой намтартай. Төрсөн нутагта бага дунд сургууль төгсөж, Зөвлөлт холбоот улсын Киев хотно политехникийн дээд сургууль төгсөн инженерийн боловсрол эзэмшжээ. Нийтж нөхөрсөг зантай, мэрэгжилээ бүрэн эзэмссэн өөртөө шаардлагатай нөхдөдөө тусахыг залуу инженер Ган Зориг 1979 онд Монгол Ардын хувьсгалд намд илсэн коммунист хүн. Ажилдан байгаль дуртай, гэр бүл өр хүүхэдэн халамжтай энэ хүн амралтаа зөв идэвхтэй өнгөрөөх нь бие сэтгэл эрүүл байхын үндэс гэж үздэг. Эхнэрээ Ломбо дагзланч дээд боловсралтай хэл уран зохиолын багш хүн. Хүү тогтох баатар нь аавын гол туслагч, баг хүү бат тогтох ахын байнгын дагуул. Эднийх 2 хүүтэй. Манай Ган Зориг цагийг маш нарийн баримталдаг, бие сэтгэл эрүүл, цагаан цайлган сэтгэлтэй, алиа хошин зантай хүн. Уран зохиол хөгжим сонирхож, биеийн тамир оролддог. Бас уран зураг сонирхдогоо гэж эхнэрээ Ломбо дагзлан ярьсан юм. Сансарт олон аавын хүү нисхийг хүссэн мэдээж эрүүл мэндийн олон үеишэттэй нарийн шинжилгээ үзэлгээр шалгарах стилийг нэг нь инженер Ган Зориг байлаа. Ган Зоригийн төрсөн нутаг Архангай аймаг. Бохоолагч, багийн дарга, сумын нарийн бичгийн дарга зэрэг нам улсын хариуцлагатай ажил хийж явсан Монгол Ардын хувьсгалд намын Ахмад гишүүн сул цалинт Майдар живийн гэргийг алдарт их дарс хөрөнгийн төрүүлж өсгсөн 8 хүүхдийн нэг нь Сансрын нисэгч Ган Зориг юм. Майдар жив дарс хөрөнөр олон хүүхдээ зөөгөр тийш нь үдэж, зарим нь хадамд гаргаж, Улаанбаатар, Москвач мардуулж явлаа. Харин Сансрын нисэгчийн урт холын гавьяатай замд үдэж байсангүй. Ийм ад завшаан мянган монгол айлаас ганцхан эдний л олдожээ. Гэвч монгол орон бүхлээрийн хүүгийн үдэж мордуулах, бугтаж авах цаг тун удахгүй. Оддын хотхон. Энэ хот шиг залуухан хэрнээ дэлхийд нэрд гарсан хот ховор юм. Сансрын шонхруудыг бэлтгэх гайхамшиг төвд 2 монгол айл нэмэгдсэний нэг нь Ган Зориг байлаа. Энд Сансарт анх соёлын гарсан Зөвлөлт холбоот улсын иргэн Суд Гагарин суралцаж ажиллаж байсан юм. 1961 оны 4-р сарын 12-нд алдар тэрдэмтэн зохион бүтээгч Королёв нислэгийг өөрөн удирдах Сансрын анхны нисэгч Гагарин огторгойд соёлон гарч их дэлхийг хараад нийсэн нэмсэглэл хүн төрлөختний сэтгэл зүрхэнд мөнхөрчээ. Монгол түмэн Сансрын нислэгийн ач холбогдлыг өндөр үнэлж, Сансрын нисэгчдийг удаадраа их орондон урьж байсны анхных нь
Герм Степанович Титов байлаа. Гэрүүл сансрын нисгч Валентина Николаева Трешкова, Андрей Георгиевич Николаев нарын сансрын баатруудыг манай нам засаг ард түмэн хүндэтгэн өгсөн юм. Калуга хот. Сансар судлалын түүх зөвлөлтийн алдар дээр дэмтэн сансрын эцэг Циолковскийгаар эхэлдэг. Туршилтын анхны төхөөрөмжүүдийг хийж байсан дархны газар. Одоо гаргийг харж байсан дуран авайн цөм түүний гэр мүзий тавьтай байгааг манай нисгчид бишрэн үзлээ. Циолковскийн шав сууд зохион бүтээгч Сергей Павлович Королёвын гэр музей. Академич Королёвын нэр сансрын зууны үед гарсан шинжлэх ухааны техникийн гайхамшигт нээлтүүдтэй шууд холбоотой билээ. Хүн суулгаж сансарт гарсан Восток, нээлттэй сансарт хүнэн гаргасан Восход хөлгүүд, нар сар дэлхийн хиймэл дагуулууд, сугар ангарах гарагт илгээх автомат станцууд, сарн дээр зөөлөн буулт хийсэн луна станц, сарна явагч лунаход зэрэг шинжлэх ухааны гайхамшигуд Сүм Академич Королёвын нэртэй холбоотой. Одоо түүний авиаслаг шав нарын бүтээлүүд сансарт хөөр суурил байна, хөөрхч болно. Тэдний нэгээр Монголын нисгч нисэх болно. Сансрын нисгчийн бие зөвхөн эрүүл байх нь хангалттай биш ээ. Эрүүл хүн сансар тохиолдох янз бүрийн нөхцөлд хэрхэн тэсвэрлэхийг шалгах, дасгалжуулах хэрэгтэй болно. Сансрын нисгч хүн тэнцвэрийн хямралд өртөхгүй байх нь нэн чухал. Үүнд дасгаж сургуулах нь сансрын нислэгийн нэг гол бэлтгэл юм. Их зорилгод бэлтгэж байгаа хүн зөв амарч, сайхан юм үзэж, дасгал сургуулийнхын үеийн алжаалыг дор дор нь гаргаж явах нь ашигтай. Ленин ууланд гарсан хүн Москвагийн сайхан нэгж, зөвлөлтийн аз жаргалтай сая залуу хөсийн гэр бүлийн амьдралын их хуримыг ч үзэж болно. Хоёр орны аз жаргалтай залуу гэр бүлүүд бие биендээ аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөлөө. Онлын Батгүнзгийн мэдлэг амжилттай нисхийн гол үндэс болдог юм. Нэрд гарсан эрдэмтэд, доктор, профессорудаар олон цагийн хичээл тусгай хуваараар заалгаж, шалгалт шүүл өгнө. Сансрын техникийн онлыг гүнзгий ойлгоход зөвлөлтийн ард түмний хэл, орос хэлний мэдлэг маань их тус боллоо гэж манай сансрын нисгч ярьж байна. Шалгалт шүүлэг, дасгал сургуульд үргэлж ирсээр. Сансрын хөлөг хөөрөх, тойрог замын аяллаа өөрчлөх, сансраас ихтэлхийд буух үед нисгчид хит ачаалал буюу хэд жингүйдэх үзэгдэл болдог. Энэ ачааллыг давж чадах эсгийг шалгах болон давах дасгалтай болгохыг центрифуг гэдэг төхөөрөмжөөр хийнэ. Сансрын
нисэгчид хэцүү давааны нэгэн тооцдог хит ачааллыг Монгол нисэгч амжилттай давж байлаа. Улаанбаатар. Сансрын нисэгчид маань 1 жилийн сургуулийн амжилттай дуусгаад эх орондон амархаар ирлээ. Манай намтрын өдрөдөгч нөхөр Сэдэн бол ирээдүйн сансрын нисэгчийг хүлээн авч уулзаад сургууль биеийн байдал, аж амьдралыг лавлан ярилцаж эцэг ёсны сургамж зөвлөгөн өглөө. Нөхдөд уулзаж удаад зөвлөлт өгөөст сансрын нисэгч болох сургуулиусан Монголын иргэн сансрын нисэгч болно гэдэг бодлого бол манай сансрын нисэгч болно гэдэг бодлого бол манай ард түмэнд манай улсад их чухал нэр төрийн хэрэг байгаа юм. Энэ болоод намаас намзаскаас ард түмнээс өөрийнхөө төлөөлөгч болгож та нарыг энэ сургууль явуулсан байна. Хамгийн нэгдүгээрт мэдлэг, өндөр мэдлэг хэрэгтэй. Мэдлэг гэдэг асуудлыг л Нөхөр Сэдэн бол нийслэлийн бүх техникийг бүрэн эзэмшиж, багш нарын заасныг сайн сурах явдал амжилттай нисхийн үндэс юмгээд нам ард түмнийхэн даалгаврыг бүрэн биелүүлэхийг хүслээ. Сансрын нисэгчийн аав ээж ах дүү Архангай аймгаас айлчлан ирлээ. Хүү маань сансарт нисэх юм гинэ. Эрх хүний замын хүзүү урт гэдэг л энэ байх та. Нам төрийн майнаач зөвлөлт тулстай тогтоосон найрамдлын маань гавьяа юмаа гэж ганц зэргийн ав майдэрч ярьсан юм. Монгол зөвлөлтийн хамтарсан нислэгийн үеэр Монголын эрдэмтдийн бүтээлээс сансарт хийх эрдэм шинжилгээний янз бүрийн туршилттай сансрын нисэгч ган зэрэг наривчлан танилцлаа. Сансар судлаар ажиллаж байгаа Монгол эрдэмтэд сүмэл ганц зэргийн үе тэмгийг хийв. Нарны гэрэл агаар мандал сарнах үзэгдлийг судлах явдал бол улс ардын аж ахуйд маш чухал ажил үйлдэлтэй юм аа. Энэ судалгааг зөвлөлтийн сансрын хөлөг станц дээр ийм төрлийн багжаар явуулж ирсэн бөгөөд бид зөвлөлтийн эрдэмтдтэй хамтран улам нарийн боловсронгуй болгон зохион бүтээгээд зөвлөлт Монголын хамтарсан нислэгт хэрэглэхээр бэлэн болгоод байна. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр бид нарийн болгон хэдэн туршилт хийхээр төлөвлөсөн. Тэр хэдэн туршилтаар бид нар Монголын сансрын нислэгчийн физиологийн үзүүлэлтийн хоногийн хөдөлгөөн зэнгүүлийн нөхцөл судлах юм. Энэ судлаа бол манай орнд болоод гадаад оронд урдам хийгдэж байгаагүй энэ анхны судлаа байна. Сансрын зураг, сансрын мэдээлэлгүйгээр байгалыг ижвэрэн шинжилэн судалж болохгүй гэж эрдэмтэд үзэх болжээ.
Сансраас авсан гэрэл зургийн тусламжтайгаар улс ардын аж ахуйд асар их нөлөөтэй ашигт малтмалыг нээж, Сэнгийг усны нөөцийг илрүүлж, Тарян талбай, малын бэлчээрийг ажиглаж болно. Энэхэр космос хамтын ажиллагааны програмын дагуу нисдэг олон улсын багууд Энх тайвны зэрлэгт ашиглах улс ардын аж ахуйд асар их ач холбогдолтой олон арван туршилт, ажиглалт, нээгт, гэрэл зургийн олзтой их дэлхийдэн буцаж ирдэг юм. Хөлгийн дараагаар зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисгч Владимир Ляхов томилогдож, Монгол зөвлөлтийн олон улсын багийн гишүүд тодорлоо. Сансрын өндөр, сансрын уудам, багийн гишүүдээс нөхөрлөл, нэг санаа, нэгдмэл хүчийг шаарддаг. Тийм учраас багийн гишүүд бие биений 10 хуруу шиг мэддэг, бие биенээ хайрлаж, хүндэтгдэг байх ёстой. Энэ боломж хэрэгцээтэй бүхнээр хангагдсан оддын хотын дасгал сургуулийн байр, ижвэрэн дасгалжуулах төхөөрөмж, салют станц, союз хөлгийн бүхээг дотор урьдчилан бий болно. Хүчил төрөгч багтаа орчныг тэсвэрлэн даах дасгал сургуулийг баруун камерт хийдэг. Тарихны судасны цусан хангамжийн байдал, амьсгал, зүрх судасны системийг судлах дэвжвэрэн шинжилгээ хийж байна. Сансрын нисгчид оддын хотод гэр бүлэрэн амьдардаг юм. Ган зэрэг бэлтгэл сургуулиас илүү гарсан цагаа гэр бүл хүүхдүүдтэйгээ өнгөрөх дуртай. Хүү тогтох баатар энэ жил 1-р ангид орж анхны дүн онц авснаа ээж аавдан үзүүлж байна. Ган зэрэг хүүхдүүдийн хүмүүжил сурлагад их анхаарал тавьдаг хүн. Тэр сурагч байгаасаа сансар судлалын холбогдолтой тэмдгүүдийг сонирхож байсан одоо ховор нандин цуглуулга болжээ. Сансрын техник, сансрын хурд, багийн гишүүдээс ижил хэмжээний техникийн өндөр боловсрол, төвчээр хатуужил, түргэн зөв сэтгцийг шаардна. Энэ бүхэн 1979 оны 2 дугаар сарын 25-нд Союз 32 хөлгөөр сансарт хөөрч 175 хоногийн алдарт нислэг хийсэн сансрын туршлагатай нисгч хөлгийн дарга Владимир Ляховт бий гэдэг нь мэдээж. Энэ бүхэн аливаад ажигч Нямбай сурах мэдхийг эрхэм болгож явдаг Монголын сансрын нисгч ган зэрэгт бас хүрэлцээтэй бий гэж зөвлөлтийн мэргэжилтэн багш нар өндөр үнэлж байна. Олон улсын багийнхан чөлөө цагаараа гэр бүлэрэн зугаалж, шин оноо тэмдэглэж, урлаг утга зохиол, дуу хөгжим, биеийн тэмэр, хүүхдийн хүмүүжил, аж амьдралын тухай ярилцсан. Оддын хот газар дээрх сансрын хот юм. Энэ бол баатруудын хот, нөхөрлөл наримдлын хот, газар сансар хоёрыг холбож байгаа хот юм аа. Би ган зэрэгтэй сансрын нисгчдийг бэлтгэх төвд ирсэн үеэс нь танилцуулсан юм. Сансрын нислэгт бэлтгэх хэрэгт оролцсон тусалцаж, хамтран сургуулилж байгаадаа баяртай байна. Нисэх хугацаа 2 дахь тусам бэлтгэл ажил ихсээр л байна. Гэвч энэ бүхнийг бид хамтын хүчээр заавал давна гэж хөлгийн дарга Владимир Ляхов ярьлаа. Владимир Афанасьевич Ляховтай
Оддын хотгонд ирснийхээ дараахан танилцсан. Бидносыг дөнгөж ирэхэд манай хөлгийн дараа урт удаан хугацааны нислэгт бэлдэж байсан. Зав зайвал тун их баг байсан. Бид болцоо биеийн тамирын талаар харалдаг байсан. Ер нь манай хөлгийн дараа бол биеийн тамир маш сайн. Сансрын уудам ёс суртахууны өндөр дээд хүмүүжил шаардна. Сансрын нисгчид сансарт нисхийн өмнө улаан талбай Ленин мавзолейд хүндэтгэлийн ёслол хийдэг заншилтай. Социализм, коммунизм байгуулж байгаа Ах トゥ Монгол зөвлөлтийн багийн гишүүдэд Ахмадаа хүндэтгэх залгамж үеийн хайрлах эрхэм сайхан хүмүүжил хүрэлцээтэй агуу их сэтгэлтэн агуу их хүлэс бүтээдэг. Олон улсын сансрын багийнхан нисэхэд бэлэн болжээ. Байконур хөлгийн дарга зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисэгч Владимир Ляхов. Сансрын нисэгч бүгд наримдах Монгол ард улсын иргэн Майдар живийн ган зэрэг нарын бүрэлдэхүүнтэй олон улсын баг сансарт хөрлөө. Сансар огторгын замда сайн яваарай. Ленин батара сукенга чевитнар батондара чамагин залдиявана Монгол долот ватанайрамдала Магнагак правет батарольдиявана